За энэ ингээд бичлэг хийж байгаа юм шүү ага. За ага. Ер нь хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхэд аав ээжүүд бид нар ер нь юуг анхаарах хэрэгтэй вэ? Бас эмээ өвөө нь юу анхаарах хэрэгтэй вэ? Та юу гэж бодож байна? Аав ээж нь ер нь төвл байх л сайхан сургаалтай л хүмүүжлтэй л хүн болох сайхан та. Хүний үг мэддэг, хүний үг дуулдаг. Тий. Уурунтай багтай ухаан хийхдээ уурунтай багвал ухаан шүүштэй тийм ээ. Яг үнэтэй. Бид нар чинь юм ойлгохгүй байхдаа гэр бүл болоод юм ойлгоогүй байхдаа анхны хүүхдүүдээ гаргаад юм ойлгоочгүй байхдаа одоо анхны хүүхд нь сургуульд ороод тэгээд нэг 40-50 хүрээд нэг дөнгөж ухаарвал гэх юм байна шүү дээ ага. Тэгэлгүй яах сайхан амьдэрч миний хөөе бол ухаантай шин. Амьдэр гэдэг шиг ухаан шүү дээ миний хөө. Нэр тийш үү? Амьдэр гэдэг чинь ухаан шүү гэ. Та юу хайж байна ага? Ирэхэд ал. За ирэхийг нь ээж. За тэгээд. Ага. Энэ үр хүүхдийг ер нь хүмүүжүүлэх тэр төв сайхан болгох тэгээд төв сайхан хүмүүжүүлэх хүний үг сонсдог болгоход ер нь хамгийн одоо чухал анхааруулжтай ганц хоёр зүйл ер нь юу байна вэ? Яах вэ? Төв сайхан амьдралтай шулуун шудраг болох хамаг учир байна. Шунал юу багтай. Шулуун шудраг хүн шунал юу баг шүү дээ тийм ээ? Тийм ээ. Тий. Тэгэхээр одоо шунал шудраг багтай ажилсаг иймэл болвол хүний үгүй дуулдаг. Тий. Тийм л болгоол хүн сайхан болно да. Тэг хүн алдаагүй хүн гэж байхгүй шүү дээ миний хөө тийм ээ? Тий. Тэгтээ алдаа нөгөө мэддэг тийм ээ? За ингээд та манай миний энэ чим дэрэгчээ миний ээжийг одоо хэдэн оноос ер нь мэдхүү ээж маань ер нь баг залуудаа танд тусалж яаж тусалж байв? Одоо энэ ч 5 дугаар ангид байхдаа манайхан дорносод очив. Тий. Тэгээд одоо танд сургууль ягаад 8 төгсөөд 8-аас л энд хотод сургууль хийх нь дэш дандаа манайхан. Тэгээ ээжээс яана гөхлээр ердөө яг л юу яаш тэ. Хотоос энэ загсчихад хотоос ингээд одоо Сүхбаатар нар руу явахдаа заавал манайхаа дай. Тэгээд Сүхбаатараа дайраад нар руу яваа. Тийм бол тэгж яасан. Тийм ээ. Тэр одоо хэнээс алтнавчиг байхаас л. Тийм ээ. Тэгээ тэр үед энэ ээж маань ер нь тийм хүний үгэнд ордог. Ямар сайхан зан чанаруутай байв. Тий. Хүүхэд байхдаа. Вийнийхээ учрыг болоод ухаансхийг нь амьдраад тэгээд тэр газар байж явж байгаа шүү дээ тийм ээ. Тэр газар онгоцоор очиод бас тийшээ явна гэдэг чинь тийм. Тэгээд ер нь хэн боломжтой л болоод л гэсэн байхаа үргэлж. Таныг одоо ингээ 90 гарын сайхан насалсан энэ сайхан буянтай буурлыг өнөөдөр ингээд наадмын өдрүүдэд таны үг сургаалыг сонсч байгаа мөн сайхан ирэх шүү. Яах вэ? Би бас их баярлаад хөгжөөд байгаа шүү ингэсэнгүй юу. Өнөө зөнчрөө хүн ингэж таах юм байна. Энэ хүүхдүүд үл одоо тэгээ зээн тэр энэ гоо одоо зөнч мөн гэдэг одоо мэдгүй яриад л гэдэг. Миний хөөний ээж чимдэрчээ ээж ага ихчийн одоо гэрт тэр хэн ах вүлээ? Янлигжив ахынд одоо очиод тэр 10 жилийн сурагч байхынд очисон байж. Тэгээд тэр үед ер нь ээж одоо хамаатны даа байхад ямар байсан хүүхэд наснд хүн ер нь юу анхаарах хэрэгтэй байдгийг нэг хэлж өгөөч. Хүн ер нь хүүхэд байхдаа ямар байх хэрэгтэй байдаг юм бол? Таныхаа шүү дээ ээж ер нь чимдэрчээ ээж одоо тэр хүүхэд насныхаа үеийг хэлж өгнө. Сурагч жоохон байсан сургуульд байсан агаа дээр очин янзын гоё амттай хоол цай өгнө. Аяа шангаан гоё хураан. Би ч бас тэр хамжаад нэг орхоор урамтай гоё болгож аяа шанаг юм аагаад бас
ага аяад магтуулаад тэгээд хийж уух юм хийгээд тэгээд гүйж явжсэн. Тэгээ яах вэ? Зуныхаа амралтаар нь ажаа дээр хүргээ ахынтаа очсон байсан. Ахыг чинь баян түнс юмд аймгаар дамжаад ага аягийн дээр чанчгаад батар шууд ажаагийнхаа ажил дээр ирээд ажаа машин суулгаад өгөн тэгээд аймаг явна. Тэгээд аймаг дээр очиод цаашаагаан ээж аваргаа явна. Тэгж явж ирж очиж. Тэгээ аяа хоёрынхаа өгсөн чихэр бавыг ээжтэй өгөн ээж хоёрынхаа өгсөн нөгөө цагаан идэг аяа ага хоёртай. Тийм л боо баяр тэрүүнх баярлж ирсэн байх та тийм. Тэгж явж Тэр сайхан цагаан идэг бас. Тэгээд тэр цагаас эхлээд л холбоотой байсан юм чинь ажилчин болоод хүнтэй суугаад аавтай чинь очиж айлчилж ирсэн. Аав чинь шин трактор аваад очиход агаач одоо танай дууга хийвс энэ айлын гаралтай юм. Квекер манай даа. Аав чинь тракторыг мэлаагаад хийвс өгтөн ээж нь одоо тэр чинь ганц нэг л дэвсэн байхаа. Хадгалж ягаад том уугу хүүгээ тустай ахын би өгч байгаа шүү дээ. Юм мөрөн их түүхтэй юм байна. Тэгээд л агаага одоо готод ирлээ. Ямар сандаа дамиа би готод орж ичгээд нэмлэгт ажиллаж байсан чинь ага яаж одоо тэр үнд ирсэн нэг ийсэн байсан чинь агата цай чанарыг түүзрүү яваад сүү авчираад ээжигээ ажиллаж ирэхэд дамиа цай чанаа сууж ирсэн ш. Тэр үн чи ага залуу байсан 70 хэдтэй байсан. Одоо 20 жилийн өмнө 73 4-тэй байсан баг та. Кэнэ. Одоо ир гарчаад байна. Тэгээд л би чинь нэг агаарган бол би байнга очдөг юм а ер нь ажил хийж явсан ч гэсэн нэг хаарцсан сайн болвол нэг уулзаад би энэ асуучих гэнсэн гээд гүгээд очдөг тийм. Тэгээд нэг сайхан бие застаг юмтай болоосаа агаага нэг авчрах хийсэн гэж бодож ирсэн. Наа сэтгэл ингээ амархан хөдөлчихдөг юм. Энэ дуу хуур дуулчихдаг юм уу? Ага та нэг сайхан ая барьж тага. Сайхан жаахан шаргыг нэг жоох их ширүүлээ. Дамиага сандал нодн хийгээд өнгүүд нь баярлаад агаага авчираад. Тэгээд нэг би нэг залаа нэг агаагаа болвол нэг 3 хонуулаад 7 хонуулаад болохгүй нэг 3 хонуулах гэсэн чи агаа чинь миний хүү гэр чинь гоё байна гингүүд агаагаа нэг 15 хонуулаад. Одоо энэ жил нодн тийм гоё байсан чи одоо эрүүл агаад гаргая сая одоо ямар сандаа. Байшингаас гэр илүү сайхан байна тийм ээ? Тийм байна. Шал өөр байна. Хамтгүй шүү дээ байшингаас юм. Тэгээ эрхээвэрээд ингээд бай. Зөв. Бодлогоо тэр өрөөнд нь очиж нэг цай хоол идчихлээгээд тэр хооронд чинь ээлдэм бай. Өнөө нэг сайхан болсон уусуудаа бодоо шөнөйтэй ингээд зооштой байна. За ихтэй их баярлаа. Ингээд сайхан дурсамж энэ сайхан оюун ухаанд биширч байна. Өдөө 90 наслаад ийм сайхан саруул ухаантай дурсамж сайхан ярьж өгж байгаа та хоёрт ээж болон эгчтэй баярлаа. За дараа ирэх жилийн наадмаар уулзъя.